лам нар уртын жарзсан явж ирлээ. Буддын шашны тэр дундаа нууц тарнын ёсонд жод луйжин бясалгалыг гүйцэтгэхээр лам нар хөдөө аглаг чимээгүй газар, үүрийн газар, булгын ихээр олон хоног жодгор майхантай явж бүтээл хийх уламжлалт зан үйлийг уртын жарзсанд гаргах гэдэг. Тэгээд явсан юм бүтээл амжилттай дүүргээд ирлээ. Тэгээд зүтэрч явж ирлээ. Тэгээд яваад ирэхэд бас ер нь нэлээ бас амтны тусыг хийнэгдэг бас их амар биш байдаг юм байна. Тэгээд амтны тусыг хийхэд одоо энэ бийч хүрлцгээгүй л байдаг юм байна. Тэгээд яадаг ч ясан чадах чинь нэгэрээ энэ одоо тойног сахиусныхаа юм бүтээлийг хийж дүүргээд ирлээ. Тэгээд яадсан энэ буйны үрээр их осон амгийн амгалан жаргалтай холтгойл гэж өрөөж одоо гэж явж байна да. Тэгээд одоо замд бас саад татгар гэх юм уу. Одоо байгалийн цаг уурын хүчин зүйл хүүтэнд нь дарна халуунд нь хурж тэгээд хөл гараа холгох, мөр өвдөх, нуруу жилэх энэ бүгдээ тэгээд одоо нуруу жилж байгаа адгуу самтны зовлон нэмгэлж байна гэж бодоод халуунд нь цангаж явахдаа бол одоо энэ эрдийн зовлон, цангахын зовлон амсч байна гэж бодоо. За би хаа үдэх юм бол за нэг хүний өмнөөс одоо би яа өвдөж тэр хүмүүс эрүүлэнх байх таа гэж бодож ингэж явж ирсэн. Ер нь нэг одоо хаашаашаа метр төгрөхгүй нэг жижигхэн одоо бидний ойл гэж жодгор гэж юм байгаа л да. Майхан гэж таад бол. Тэр дотор амьдраад нэг лам 40-50 ил ачаатай. Тэгээ ачаагаа өөрөд ингээ одоо цаазар нь хамаг амтны тусын тул гэж байгаа. Ямар л хүний одоо буянг хийж болдоо шүү үзлээ. Ер нь зарчим нь бол тийм байгаа. За. Унаадрын суухгүй, усаглаа авахгүй, айл амтанд орохгүй. За тохооноос өндөрөн дээр суухгүй гэл наазхан жишээнүүд нь. За өдөрт одоо уснаас сатгална. 5 км-оор 5 км. За 20 км-оор 20 км л юм гэсэн. Ер нь бид гурав хамгийн дээд нэг 20 км юмсан байна. Доотлол нэг 5 3. Тэгэл арангаас гараад наашгаа одоо тэгэл энэ ч сүүлийн 7 дээр буугаал. Одоо маргааш хэдрэг буунда. Тэгээ ерөнхийдөө бол саад татвар юм тохиолдно. Тэгээ ерөнхийдөө энэ жил бол бас гайгүй. Одоохондоо хэдэж одоо 4 сарын ихээр гараад нааша аранга цэнхэр тэгээд наашаа дамжиж яваад ерөнхийдөө халуун л өрнж байгаа. Тийм байна да. Бусдаар ерөнхийдөө саад татвар нь гайгүй. Нэг өдөр гэх юм бол одоо өглөө одоо өнөөдөр нэг бодлого дээр онцмоор тэндээс маргааш дараачих юм бол өөрөө нүүдэг. Тэгээ нүүх замдаа бол одоо намаа уншаад ингээ нүүдэг. Тэгээ очисон газраа одоо 4 том буюу нэг өдрийн 4 уншлага 4 цагийн уншлагатай гэж үүдэг. Өөрийн уншлага, өглөөний уншлага, тэгээ үдээс хойш уншлагатай. Тэгээ бас үдшийн бүрийг уншдаг. Ингээ 4 цагийн уншлагатай байдаг. Тэгээ 4 том буюу ингээ тайрнаа тоолж. Тэгээ одоо энэ хөө газар орны одоо элдвүүдэр тогшин юм зүрийн амьтдыг одоо номын агаар дуруулж бидэд өөрсдөө бас лүүжин буюу биеийн өглөгийг номын агаар хийж ингээ зан үйлийг үлдээж яваа. Баруун салаа дашчиглан хийдийн лам нар тойныг бурхны нямб бясалгал буюу 134 хоногийн уртын жарзанд гарч үйлээ гүйцээгээд өнөөдөр гадааллаа. Манай баруун салаа дашчиглан хийд маань бурхан багшийн дөрвөн гол орсгалын нэг болох Нямава ёсны ловон модонжоно бурхны одоо орсгал дамжлагыг залгуулж явж байгаа. Тэгээ энэ үүднээс манай хийдийн лам нар маань одоо энэ жилээс эхлэн анхлан одоо уртын жарзанд гарсан уран лам маань ирээд өнөөдрийн хувьд одоо ням бүтээлээ гүйцээгээд ням бүтээлийнх одоо олон одоо айц чанал бид орших одоо буйны тогтоох хорлын үйл маань одоо энд ирээд хураад байцгааж байна. Тэд өнгөрсөн 3 дугаар сарын 31-ний өдөр уртын жарзанд гарах үйл эхлүүлж замдаа гарсан юм.
Энэ маань одоо яадгүй гэхээр энэ улааны ёсны номонд одоо маш их адститтай байдаг, бас их сайхан энергитэй байдаг гэдэг юм аа. Тэгээ энэ номонд одоо 3 лам маань гарч байна. Тэгээ одоо үүнийг удирдах яваа манай лам цогтөрдөн маань одоо жарсныхаа тухай өөрөө одоо айлдах болно. За эхлээд гараад гэрийн долоож гэрт 7 хоног. За яг 7 хоног вэ гэхээр судар ном одоо өөрсдөө юмнуудыг жодгоор үүрэг бүм ажиглах 7 хоног. За дараад нь хээрийн 7 хоног гэж. Хээр гарч одоо байгальтайгаа одоо дасан зохицох 7 хоног гэж байна. За тэрнээс эхлээл одоо 54 хоног алхаж явна гэсэн үг. За өдөрт одоо 5 10 хамгийн төдөл нэг 40 30 алхдаг газар ч байна. За ингэж явж байгаад дунд 7 буюу яг 54 7 хоноо гэж үздэг. За дахиад явж байгаад 54 хоног яваад 47 буюу өхөрийн газар одоо ер нь наран дээр л хонох байх л та. Наран дээр 7 хоноо гэсэн үг. За тэгээд ерөнхийд руугаа ингэж орж ирдэг. Одоо энэ дэс чиглэлийн үеийг жарс нэмтэ болохыг одоо ингэж зурж мөн одоо энэ одоо тарины ном бяцлагч явж байгаа хүний хувьд бол одоо энэ хамгийн гол юм бол одоо тарин тоолж байгаа ламнарын хувьд жарс нэм гэдэг зүйлийг бол одоо үрээд таслахгүй цаашдаа үргэлжлүүлэх цаашдаа одоо энэ таринаар одоо явж байгаа ламнар энэ хөр жарс нэм ба одоо таслахгүй үргэлжлүүлээ явах болтугай гэдэг одоо ерөөлийг тавьж инхөө нэм бүтээлийг зорж явж байгаа юм аа. За тэгээ би бас одоо анхныхаа жил цааланд гаргаж байгаа. Тэгээ одоо нэм бүтээл 108 хоног нэм бүтээл хийнэж их буян. Тэгэхээр одоо энийг бартад цаадгүй гүйцээгээд ирэхийг болтугай гэж ерөөл тавиа да. Уртын жарзын хугацаанд нийт 108 өөр ариун эсвэл хүнд эрчимтэй газар хоногддог бөгөөд биеэр өглөг өгөх, сэтгэлийн айдас, шунал тачаалыг дарж мууг номготгох хамаг амьтны тусын тулд ном бүтээлээ хийдэг ёстой. Жод бясалгал хийхдээ лам нар байшин гэрлүү орохгүй. Ямар ч үед майхан буюу жодгортой байрлан машин морь унахыг хатуу цээрлэж жодгороо үүрэн яв. Эдийн лам нар уг цээр ёсыг 134 хоног дагаж 1000 гаруй километр замыг явган туулж бүтээлээ хийж хүйлээ гүйцэн хийддээ ирлээ. Тэд хийддээ ирсний дараа их болсон хамаг амьтны тусын тулд бүтээсэн бүтээл буян номоо сүсэгтэн олондоо түгээхээр мандал өргөж сахиусаа тахилаа. Үүний дараа хийд дээрээ сус савдаг болон тэнгэр шүтээнийг баясган гай барцад муу бүхнийг арилгаж буян хишгийг аривжуулах мөн уртын жарзын хугацаанд хийсэн бүтээлээ баталгаажуулахаар буддын шашны тарны ёсны хамгийн гүн гүнзгий хүчтэй зан үйлүүдийн нэг гал мандал буюу жинсрэг хурснаар жарзын 136 хоног гүйцэтгэв.